Хөө энэ тоглолт нь эхэлж байгаа юм шүү. Харин тийм. Манай хэдээслээ. Одоо ер нь төгсөж байгаа хаа. Тэр нөгөө хоёр чинь тэр ирж шээ. Үгүй хоёроо хурдлаач ээ. Тоглолт чинь эхэллээ штэ. Бид хоёр вакцины хэлцээд ирж штэ. Юу вакцин? Нөгөө папиллома вирус эсрэг тариагаа илгэжээл. Юу вирус орё хоцорлоо. Та хоёр хийлэхгүй мүү? Ээж аав хийлэг гэсэн шүү дээ. Багшаас хэлгэр гэсэн шүү дээ. Тиймгүй юм хийлгэж яадаг байна. Хэрэггүй штэ орё. Хүй хүүхдүүдээ чинь нэг юм хэлчих юм нэдв. Энэ умаа хүзүүний хор тавдрыг эсэргүүцдэг вакцин юм аа. Их чинь бүр би сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд хийлээ. Хэрвээ миний үед ийм вакцин байсан бол би үнэхээр энэ вакциныг хийлэх байсан. Яагаад гэхээр би цэвэрхэн юм чи надад энэ хамаагүй гэж бодож болохгүй. Өвчин гэдэг чинь хэл хязгааргүй. Хүрх юм бол энийг ч тойрохгүй. Би бүр илт ямар азар би эмчилгээгээ хийлгүй. Тгийг бол нэг 3 хүүхдээ өнчрүүлээд өстой явах байлаа шүү дээ. Тийш дээ. Найз нь бас энэ вакцин чинь хөлийн зөвшөөрөхгүй, ач холбогдлыг мэдэхгүй, охиндоо ерөөсөө хийлгэхгүй гэдсэн байхгүй юу. Тэгээ судлаад үзсэн чинь энэ вирус чинь шүү дээ 10 хүн дутмын 8-д нь халдварлагдсан байдаг гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо 11-ээс 14 насны эрэгтэй эмэгтэй бүх хүүхдүүдэд хийлгдэг юм байна. Тэгсэн чинь манай нөгөө охины нас өнгөрцөн. Би ч төлбөр төлж хийлгэлээ шүү дээ охиндоо. Та нар бол өстө үнэхээр хариуцлагатай. Ээж авч хариуцлагатай байна. Ээдээ сайн байна. Та хоёр өөрсдөө хариуцлагатай байна. Багш ч мундаг байна. Ээдээ миний хүүхдүүд ээж аавдаа сайн ойлгуулж хийлгээр. Та нар ийм гоё насаа хайрлах ёстой тийм хүүхдүүд ээ. Ээж аавдаа сайн хэлээрэй хүүхдүүд ээ. Ойлголоо хэвчээ. Хийлэг хэмээн те. Тийм ээ. Явъя хоёроо орё. За. За ер нь бол хорт хавдруудын дундаас те сэргийлж болох одоо хоёр төрлийн хавдар байгаа. Нэг нь бол илэгний б вирусын шалтгаантай те илэгний хавдраас сэргийлж болно вакцинтай. За дараад нь бол энэ умаа үзүүний хорт хавдар орж байгаа. Тийм тэгэхээр хамгийн гол сэргийлэх боломжтой юм бол вакцин байгаа. За тэгээд яагаад вакцин гэдэг юм гэхээр зарим хүмүүс бол яг энэ чинь зүгээр л одоо нөгөө олон бэлгийн авчиртай хүмүүс зарахдаг ч гэдэг юм уу те бэлгийн авталт орохгүй хахаар сэргийлчих юм шүү гэдэг юм ярьдаг. Гэтэл хүн амын ерөөсөө 80% нь амьдралынхаа туршид энэ вирусыг авдаг. Ерөөсөө анхны бэлгийн автлаар 10 хүнд 8 л энэ вирусыг авах боломжтой байгаа. Яг одоо товлолт насндаа хүүхэд маань 11 настай вакцина хийлгэх юм бол за яг нөхөн үржихуйн насн дээр очиход хангалттай хэмжээний дархлаа тогтоод энэ вирусын халдварыг авахгүй. За вирусын халдвар авахгүй байна гэдэг маань өөрөө цаашлаад хавдар болохгүй байх энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр ерөөсөө сэргийлж болох хавдраас бид нар одоо сэргийлж чадахгүйгээр маш олон эмэгтэйчүүдэд бол алдаатай байна гэж ойлгож байна. За ер нь бол 2024 оны статистикс харах юм бол 500 гаруй эмэгтэй одоо баг өдөрт 1-2 эмэгтэй умаа үзүүний хорт хавдраараа онцлогддог. За өнжөөд нэг ээжтэй 200 гаруй эмэгтэй жилдээ нас ордог. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо. Тэгээ энэ маань сэргийлж болох хавдар учраас те вакцинаараа вакциндаа хүүхдүүд маань хамрагдаад ах юм бол ирээдүйд одоо умаа үзүүний хорт хавдаргүй улс орн болох боломжтой байгаа.